За сайн байцгаана уу, энэ өдрийн мэндийг хүргье. Ингээд улс орны өнцөг болон бүрээс мөн ерөнхийлөгчийн тамгын газар хөдөө аж ахуй яам, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах лобби болог үндэсний хөгжлийн газар үндэсний аж үйлдвэрийн зөвлөл гэсэн ийм зохион байгуулалтаар өнөөдрийн энэ оюутлын салбарын өнөөгийн хөгжлийн төвшин ба гарц шийдлийн талаа ингээд зөвлөгөө хийж байгаамаа. Ингээд өдөө орон нутгаас надад өгсөн мэдээлэл Баян Улгийн аймаг, Ховд, Баян Хонгор, Хинти, Сэлэнг, Өвөрхангай, Дундгов, Өмнөговь гэсэн аймагудаас бас энэ оюутлынхаа үйлдвэрлэлийг төлөөлж ирсэн нийт хүмүүст бас дахин баяр хүргье. За үндэсний чуулган гэж нэрлэдэг байгаа ерөнхийлөгч Эвэл Дор гэдэг нь бол өнөөдөртөө бид энэ оюутлын салбараараа 3 дахь удаага чуулж байгаа. Эхнийх бол бид та бүхэн мэдж байгаа хүнсний аюулгүй байдал буюу өнөөгийн Монгол орны бидний хэрэглээд байгаа хүнсний тухай чуулгана гэсэн. Эндээс бид нар ямар шийдэл гаргасан бэхээр дотооддоо бид нар хүнс ногоогоо ургуулж ард түмэндээ үйлчилж аюулгүй байдлаа хангаж болох боломжтой юм а гэдэг ийм шийдлийг бол гаргасан. Дараа нь энэ утааны асуудал, хот төлөвлөлтийн асуудлын талаар мөн чуулган хийсэн. Эндээс үгж яанахээр за бид нар 20 гаруй жил утаатай тэмцлээ. Утаатай тэмцэх нь бол өөрөө бид нар буруу зүйлтэй тэмцэж ирсэн юм байна. Ажилгүйд л ядууралтайгаар тэмцэж утаанаасаа салах хэрэгтэй байна гэсэн ийм шийдлүүдийг гаргасан. Ингээд засгийн газар шийдвэр гаргах төвшөнд шинэ засгийн газрууд энэ шийдлийнхаа талаар бас ингэж өгч ирсэн юм аа. Мэдээж энэ чуулган хуралдаад эндээс шийдлүүдийг тодорхой хэрэгжүүлэх агентлаг засгийн газруудад, яамтуудад бид нар энийг хүргээд араас нь энэ чуулганы мөрөөрөө бид нар энэ ажлын гүйцэтгэлийг бас шалгана гэсэн ийм бодолтой байгаа. За мэдээж үйлдвэрлэлд хөгжих, ажилгүйдлийг багасгах нь бол улс орны гол зорилго байдаг. Ялангуяа өнөөдрийн чуулж оюутлын салбар бол нийтдээ ажлын байрыг хуучны үед бол асар их хэмжээгээр ажлын байрыг бий болгож ирсэн бидний бас нэг мэддэг ийм салбар юм байнамаа. За 1992 онд Монголын ардчлалыг дэмжих зорилгоор Монголд үйлдвэрлэсэн оёмл сүлжмэл хувцсыг тус улсад Америк нэгдсэн улсад татваргүй оруулах зорилгоор экспортыг дэмжих зорилгоор биднэрт бол тодорхой квотыг өгж ирсэн. Харамсалтай нь бид нэр энэ боломжийг ашиглаж чадаагүй. Яг бол 92 онд бид нар өөрсдөө мөнгөтэй хүн байгагүй. Мөнгөтэй гэдэг нь оюутлын машинаа худалдаж аваад хэдэн ажилчин аваад заал түрээслээд авчих тийм боломжтой хүн байгаагүй учраас энэ квотыг ямар хүмүүс ашиглалаа? Хонконг, Хятадууд, бусад Макао гэсэн орны эзэд ирээд биднээр ажлын хямд хүч ашиглаж өөрсдийн бүтээгдэхүүнээ манай Монголын нэрээр Америк нэгдсэн улс руу ингэж гаргаж яасан. Энэ бол бид нар загас барих аргыг бас тухайн үедээ ашиглаж чадаагүй нэг юм алдаа гаргасан. Одоо сая ерөнхийлөгч болчоо 7 сард Монгол улсад суугаа Америкийн нэгдсэн улсын элчин сайд Женнифер Галтай уулзаад би энэ байдлыг дахиж тавьсан. За Монгол улс бид нар Америкийн нэгдсэн улстай нийлээд дипломат харилцаа тогтооход 30 жилийн хой болж байгаа юм байна. Энэ 30 жил зориулаад Монгол улсад та бүхэн энэ квотыг дахиж сэргээж өгөөч гэсэн саналыг тавьсан. Гэд энэ 12 сарын ихээр энэ конгресст нөлөөлж болох юм хэсэг хүмүүсийг л Монголд өртсөн байгаа. Ингээд энэ чуулганы дараа төлөөлөгчдүүд энэ ажлын хэсэгтээ бас энэ талаар мэдээлэл хийнэ гэсэн ийм бодолтой байна. Тухайн үед бол монголчууд энэ салбар дээр 30 гаруй мянган хүн ажиллаж нийт экспортын 29% үйлдвэрлэж байсан ийм статистик тоо байдаг. Тэгээ энэ боломжийг бид нар ашиглах тал дээр дахиад энэ сэтэл засгийн газар ерөнхийлөгчийн зүгээс тавь ийм тохиолдолд бол бид нар зөвхөн түүхийн нүүрс экспортлдог биш бас оёсон бүтээгдэхүүн ажлын байраараа хангагдаад энэ оёмл бүтээгдэхүүн маань экспортод гардаг болё гэсэн ийм санаа юм аа. За мөн 2015 онд үйлдвэрлэлийг дэмжих хууль батлагдсан. Иргэдийн үйлчлэгийг тэргүй ээлжинд авнаа Монголын компаниудын бүтээсэн зүйл гэсэн. Харамсалтай нь энэ хууль батлагдсан боловч одоо хүртэл хэрэгжээгүй байна. Би энэ дээр ямар гарц гаргах гэж ярих гэдэг нь вэхээр нэгдүгээр эхлээд бид нар энэ оюутлын салбар маань нэгдэх хэрэгтэй байна.
Одоо өнөөдөр миний авсан мэдээгээр бол том оюутлын салбарууд буюу 200-аад ажилчдаас дээш ажилчид бол энэ оюутлын нэгдэлд нэгдээгүй багш ба. Бид нар ингэж нэгдэж чадахгүй бол энэ тодорхой хэмжээний одоо дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээсэн бүтээгдэхүүнийг авдаг энэ хууль бидэрт үйлчлэхгүй. Дахиад нөгөө яамаараа энэ тендерүүд яваад өгнө. Нэгдэж чадах юм бол бид нар энэ төрийн бус байгууллага энэ холбоотуудаа тодорхой хэмжээний тендерүүдийг өгөөд яа. Ингээд тендерүүдийг 3-аас 3 жил, 4 жилээр өгөх юм бол ажлын байраа хадгалаад энэ үйлдвэрлэл нь бэхжээд ирэхээр нөгөө боловсон хүчний зэрэг шийдээд явна. Ингэсний дараа бид нар экспорт руу чиглэх тийм бодлого руу ингээд үе шаталтайгаар орё гэсэн ийм санаа юм. За өнөөдөр оюутлын салбарт нийтдээ нэг 2500 орчим хүн байна гэдэг бол их бага тоо. Надад өгсөн мэдээгээр бол за одоо жишээ нь дотоодын зах зээлийг гэхэд ерөнхий боловсролын сургуульд 550 орчим мянган хүүхдийн дүрм товцсны одоо ийм зах зээл байгаа даа. За 26 мянган орчим албан хаагчдын дүрм товцсон байгаа. Сангийн яам гэхэд 16 онд төсвийн хөрөнгөөр нормын хувьд зэрэг зөөлөн эдэлт худалдаа авахд 25 тэрбум 640 сая төгрөгийг төсвөлсөн байна. 16 он. Үүнийг дотоодын үйлдвэрлэлд өгөхөд бол үнэхээр чамлахааргүй дэмжлэг харагдаад байдаг. Харамсалтай энэ зүйл хийгдэхгүй байгаамаа. За мөн уул уурхай боловсруулах үйлдвэрийн салбарт 69.9 мянган орчим ажиллагчид хөдөлмөр хамгааллын зориулсан хувьцыг хэрэглээд хангагдж байдаг. Энэ одоо өнөөдөр бид нар 100% за даавууг болж чадахгүй дотооддоо нийлэн хангуулад авах юм боломж байгаамаа. Ажлын хувцс байна. Ингээд дүрмт хувцс гэдэг ингээд ярихад бол нийтдээ 70 орчим тэрбум төгрөгийг бол дотоодын худалдан авалтанд зарцуулаад авах юм боломжуудыг бид нар яриад байгаа. Тэгээ үе шат гэдэг маань нэгдүгээр холбоодууд нэг болоод өгөөч. Нэг болж өгөөд бид нар ийм том фронт байна. Биднэрт энэ дотоодын худалдан авалтынхаа тендерүүдээс өгөөч. Энэ 3-аас 4 жил 5 жилээр ингээд урт байх юм бол бид нар энүүн зориулсан боловсон хүчин түүхийдээ бэлднэ. Энэ хамгийн нэгдүгээр шүү дээ. За өнөөдөр импортоор орж ирж байгаа гаднаас орж ирж байгаа оюмл болон энэ дотор гутал орж байгаа нийтдээ 600 тэрбум орчим төгрөгийн импортын худалдааг бид нар гаднаас хийж, ихэнх нь ирээнээс хийж. Энэ өөрөө маш том зах зээл. Энэ зах зээл рүү орохын тулд саяхан хэлээд байгаа дахиад энэ холбоотуудын нэгдэл. Холбоотууд үнэхээр фронттой нэг дуутай болоод энэ дотоодын худалдан авалтаар хийгээд эхлэх юм бол импортоор орж ирж байгаа барааны сая хилээ 600 орчим тэрбум төгрөгийн энэ зах зээл рүү ороход нөгөө гайлын хамгаалалт руу орж ирэх ийм боломжууд харагдаад байна. Тэгээд харамсалтай нь энэ холбоотуудын нэгдэл маань нэлээд бид нар ч одоо бараг 2 сар гарна ярьлаа. Хэр нэгдэлтэй байгааг бол үр дүнг бол энэ чуулганы дараагаар бүртгэлийн ажиллагаагаар надад мэдэгдэх байхаа. Мэдээж хуульчлах янз бүрийн асуудлууд байлгүй яах вэ? Хуульчилж байгаа асуудлууд нь яг амьдрал дээр хэрэг хүрсэн болоо гэдгийг бол бид нар бас та нарын энэ урдчилсан уулзалтуудаар бол нэлээд хилцсэн болов гэж байна. Ингээд нэгдэл дотоодын худалдан авалт тэгээд импортын барааны гайлын татврын төрийн дэмжлэг цаашлах юм бол экспорт гэсэн ийм 4 чиглэл рүү бид нар хамтарч ажиллая гэсэн одоо шийдлийг та бүхэнд энэ тал дээрээс уриалж байна. Тэгээд шин засгийн газар энэ сайд нар байна. Энэ тал дээр бол энэ шийдлийг бас дэмжиж хамтарч ажиллана гэдэгт итгэж байна. Ажлын байрыг урданч их хэмжээгээр бий болгож ирсэн цаашдаач бий болох юм том салбар юм аа. Өнөөдрийн бидний ингэ яриад байгаа юм бол тийм учраас энэ дээр нэлээд нөлөөтэй, хүчтэй, нухацтай сая миний ярьсан шийдлүүдийг тойрсон ийм шийдвэрийг гаргаасаа гэж та бүхнээс хүсэж байна. Баярлалаа.